За ногоон чавганы жуусыг иргэн Ганбат хүүхдүүдэд уулгаж өөрөө хэрэглэх гэтэл хар өнгөтэй тундас үүссэн байгааг нь олж хараад нийслэлийн мэрэгжлийн хяналтын газар болон оргил худалдааны төвөөр дамжуулан Витапинт компанид ханджээ. Эндээс хэрвээ үйлдвэрлэлийн технологи аргаас болоод тундас нь үүссэн байна уугүй юу гэдгийг харчаад хэрвээ үүсээгүй бол тухайн үүсэх боломжгүй гэдгийг хараад үүсэх боломжгүй байна гэх юм бол тээвэрлэлтээс ч юм уу эсвэл хадгалтаасаа болж үүссэн юм уу яасан гэдгийг бол тэр тухайн мэрэгжлийн байгууллагууд нь шалгаж өгөөсэй л гэж хүсэл тавина. За одоогийн байдлаар мэрэгжлийн хяналтын эцсийн хариу гараагүй байгаа ч ногоон чавганы жуусны бусдаас ялгарх онцлог нь хадгалалтын болон тээвэрлэлтийн горим шаарддаг бөглөөний битүүмжлэл алдагдсан тохиолдолд тундас үүсэх магадлалтай байдаг байна. За тэгвэл Витапитийн үйлдвэрлэлийн явцад тундас үүсэх ямарч боломжгүй гэдгийг тус компани технологич хэлсэн юм а. Мөн түүнээс гадна ногоон чавганы жуус нь 9 сар хадгалах бололцоотой бөгөөд оргил худалдааны төв ямар нэгэн байдлаар буруу хадгалсан зүйлгүй гэдгийг эхний ээлжинд тогтоожээ. Урьдчилсан байдлаар тундас үүснэ нь тээвэрлэлтийн буруугаас үүдэлтэй гэсэн дүгнэлт гараад байгаа юм байна. Жүүсээ ариутгаад дараа нь хөргөсөн юугаа ариун танкнд хадгалаа, сав баглаа, боодол бөглөө жүүснийхаа савыг болохоор бид нараас ариутгаад савлж байгаа. Тэгээд бид нар энэ машинууд нь болохоор өөрөө мэдрэгчүүдтэй ямар нэгэн параметрийн утга доошоо орсон бүтээгдэхүүн байх юм бол тэрийг тэндээ жүүс савлахгүйгээр гаргаж эрслээс хамгаалж идэг. Тэгэхээр яг энэ хүмүүсийн тавьж байгаа гомдолтой яг тийм бүтээгдэхүүн бол манай үйлдвэрээс гарах бол технологи процессын хувьд ямар ч юуг боломжгүй л дээ. За Витапит ACF үйлдвэрийн хувьд дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэлээ явуулдаг бүрэн автомат хяналтын системтэй учраас ямар нэгэн тундас үүсэх, хүний биед хор нөлөөтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байгаа юм а. Гомдол гаргагчийн худалдан авсан ногоон чавганы жүүсэнд үүссэн тундаснаас үүдэлтэйгээр цаашид тээвэрлэлтэндээ анхаарал хандуулж ажиллахаа хэлж байсан юм. Ямар тач гомдол гаргагч өөрөө ч үйлдвэртэй танилцаж жүүс хэрхэн гарч байгааг харснаар цаашдаа мэрэгжлийн хяналтын шийдвэрийг хүлээх байна. Мэргэжлийн хяналтын дүгнэлтээ Витапит компанийн олон нийтэд албан ёсоор мэдээлнэ гэдгээ хэлж байсан юм а. ETV News-т Зэгш Жаргал Батбаяр сурвалжлаа.